Өө нэрээ. Найз маань одоо гэрээсээ гарч чадахгүй байх. Үгүй яагаад вэ? Харин тий. Одоо орой болж байгаа болохоор аав ээж нь гаргахгүй байх. Аав ээж нь үргэлжил тэрнийг ингэж болохгүй, тэгэж болохгүй гэдэг юм. Жишээ нь юу гэдэг гэж? Жишээ нь танихгүй хүнээс юм авч болохгүй, шөнө орой болсон хойно гадагш гарч болохгүй, аав ээжтэй хэлэлгүй ийш тийшээ явж болохгүй гэдэг л. Тэгвэл тэр чинь аав ээжийнхэн зөв шүү дээ. Яагаад? Шөнө орой гараад төрвөл яах юм? Муу юм болвол яа? Бас танихгүй хүнээс юм авч хизээч болохгүй. Учир нь тэр хүнийг танихгүй болохоор сайн хүн үү, муу хүн үү гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор аав ээж нь хүүхдээ муу юмнаас хамгаалах гэсэндээ л болохгүй гэж хоригддог байхгүй юу? Тийм байх нэ. Тэгвэл маргааш өдрөл найзтайгаа уулзъя да.